яагаад энэ боксын спортыг хичээлэх болсон юм? Сэрдан бахыг 2008 онд Бээжингээс мөнгөн медаль авах нь бокс хичээлээ гэж ер нь шийдсэн. Би өөрөөр л ажиллавал бүгдийг хожино. Үе тэнгийнх найзуудаа зүгээр ингээ бокс гэдэг бол ийм гоё спорт юм аа гэж хэрвээ урайлвал хин нэг ингээл чамааг уруудтал тий муу юм төсөл жишээ тамхи татах ч юм уу тий архиух ч юм уу тиймэрхүү юмд явъя гэж бол чи тэр цаг заваа яагаад спорт зориулчихгүй гэж тий би ер нь бол амар юу өнгөрөөсөн. Ер нь боксд орохоос өмнө өнгөрөөсөн. Тий тэгээд юмд одоо тэгээд зодойчих гал тиймсэн. Тэгээд ер нь бол одоо бол боксд орсноос зодой ихээс ер нь бол зүгтаадаг. Би олимпийн аварга олно л гэсэн чинь тэр жоохон өөрийгөө дарж ийж амжилт гаргах тусам даруухан болох хэрэгтэй. Нуруунд дээрээ ингээд үнсэн шгшээ баг гэдэг. Энэ дээр ингээд сайхан далбаатайгаа ийм хов цөмсөд явах. Энийг ер нь дааж явах бас л хэцүү байх тахын дөө. Хариуд нь бид нэр ингээд олимпийн аварга болох хэрэгтэй байхгүй. Монгол улсын төрийн төлбөг мандуулаад төрийн дуулаад сонсч үзсэн үү? Сонсч үзсэн. Ямар сэтгэл төрдөг юм. Би мэдэхгүй байл. Би бол одоо дэлхийн хэмжээг мэдэхгүй байна. Тэр нь хэлхий аргагүй л хэлсэн. Олимпийн аварга болцсон гэж мөрөдсөн. Амар гоё байх. Ингээл медаль хазаал өөлөх хэлэхтэй тий. Эдгээр хүүхдүүд бидний бархал биш гэж үү? Эдгээр хүүхдүүд бидний ирээдүй биш гэж үү? Эдгээр хүүхдүүд бяцхан зүрхэндээ Монгол төмнийхөө төлөө гэсэн сэтгэл дүүрэн байхад харин бид нар монголчуудын төлөө юу хийж чадах вэ?